гэр бүлээрээ хамт олноороо анд найзуудаараа 2024 оны амжилт бүтээл ухаарал сургамжаад өгнөж 2025 онд хийх ажлаа төсөөлөн төлөвлөж он солигдох торгон агшныг хүлээж буй эрхэм монголчуудаа хилийн чандад ажиллаж амьдарч буй монгол ахын дүүс та бүхэндээ ажил амьдралаараа монгол улстай холбогдсон хүн бүрт шинэ оны баярын мэндийг дэвшүүлж байна. Та бид хамтдаа хил хязгаар хаалттай, түл шатхууны хомсдолтой, ковид цар тахал дайн зэрэгцэн шинэ жилийг угтаж байсан. Гэхдээ үр дүнд нь бомбын сэргэлтийн бүтээн байгуулалтууд ирэх жилдэн жигдэрч, агаарын тээврийн либералчлагдаж, ковидын өмнөх үетэй харьцуулахад аялал жуулчлал сэргэж жуулчдын тоо 2 дахин өссөн. Мөн экспортч нэмэгдсэн. Та бид хамтдаа оюутлахын 2.3 тэрбум ам долларын өр тэглэгдэх Эрдэнэтийн 49% санхүүгийн схем улсын их хурлаар хилцэгдэж, хөгжлийн банкны чанаргүй зээлүүд зарлагдаж, 5-7 компанид онцгой дэглэм тогтоогдож, төрийн сангууд цахим системд ээлж дараалан ил болж иргэдийн мэд хэрэг хангагдаж, жагсаал цуглаантай бухимдалтай шинэ жилийг угтаж байсан. Гэхдээ энэ бүхэн ил болсны үр дүнд үндэсний баялагын сангийн хууль батлагдаж, гадаад бондуудын өрөөд төлөгдөж, Монгол улсын зээлжих зэрэглэл сайжирч, үндсэн хуулиар 126 гишүүнтэй шинэ парламент сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэж, парламентын арчлалын 2 дахь том давалгаа эхлэх эрх зүйн том суурь бүрдсэн. Эрхэм монголчуудаа 2024 он Монгол улсын түүхэнд тодор бичигдэн үлдэх онцлог үйл явдлаар баялаг жил болон өнгөрч байна. Шинэ тогтолцооны дагуу Монгол улсын парламентын түүх 1992 оноос 2024 он хүртэл 2024 оноос цааш гэж бичигдэхээр болж байна. Шинэ парламентод анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь Аазда бид нар гендрийн үзүүлэлтээр тэргүүлж эхэлж байна гэсэн үг юм. Нийт 126 гишүүний 80 анх удаа сонгогдсон гишүүд байгаа нь улс төр томоохон хэмжээний үе солигдох үйл явц 2024 онд болж өнгөрлөө. Шинэ парламент анх удаа улсын төсвийг алдагдaltaгүй батлаж, олон жил гатсан хөгжлийн төслүүдийг дэмжиж эхлэж байгаа нь шинэ тогтолцоо бодитоор ажиллаж байгаагийн эхний эерэг үр дүн гарч байна гэж ерөнхий сайдын хувьд дүгнэж байна. Улс төрийн намууд хамтарч Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэхийн төлөө хурдтай хөгжлийн төлөөх зориг хөтөлбөр дэвшүүлж хамтарсан засгийн газар байгуулагдаж, Монгол улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах 14 мега төслийг зарласан билээ. Засгийн газар эхнийхээ 100 хоногт багтаж 1964 оноос хойш яригдсан Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын тусгайсан зээлийн хэлцээрт гарын үсэг зурж эрх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо. 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үн чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлснээр эдийн засгийн хувьд алдагдaltaй байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч эхний ээлжинд бөөрөлжүүдийн дулааны цахилгаан станц ашиглалтанд орж чадлаа. 2003 оноос хойш 60 гаруй удаа хилцээ хийсэн гашуун сухад ганц мод хил холболтын төмөр замын ажлыг засгийн газар хоорондын хилцээрээр сүүлийн 20 гаруй жил мэтгэлцсэн Бадрах энержи орооногийн уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг улсын их хурлаар оруулж улсын их хурл батлах нэгдсэн шийдэлд хүрч чадлаа. 2024 онд эдийн засаг 5% өсөлттэй гарч байна. Валютын нөөц 5.1 тэрбум ам долларт хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул улсын их хурлын эрх хаврын чуулганаар татвар болон нийгмийн даатгалын багц зүйлийн өөрчлөлтийг иргэн аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барихаар бэлдэж байна. Цаашд сэргээгдэх эрчим хүчний төслүүд, гадрын засны үйлдвэрийн 4-р багц ажил, хийн хоолойн төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийг хамтд нь шийдвэрлэхээр төлөвлөж байна. Засгийн газраас 2025 оныг нийслэлийн дэд бүтцийн тулгымцсан асуудлыг шийдвэрлэх жил болгон зарласан. Энэ боломжийг ашиглаж нийслэлчүүд та бүхнийг газар чөлөөлтөөс эхлээд хүн чийдвэрүүдийг гаргахад засгийн газар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье. 2024 онд үндэсний баялагын санд стратегийн ордуудын 34% иргэдийн хадгаламжийн данс болон төвлөрлөө. Оны эцээр иргэн бүхэнд 138 мянган төгрөг хуримтлал болон хадгалагдаж байна. Та бүхэн баялагын сангийн өсөлтийг ийм Монгол дээрээс тогтмол харах боломж бүрдсэн. Засгийн газрын зарласан 14 мега төсөл хэрэгцснээр үндэсний баялагын сангийн хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их найдад хүрэх бөгөөд
Бусад эстрадын ордуудыг үндэсний баялагын санд төвлөрүүлэх хэлэлцээ эх онд эхэлнэ. Мэдээж галтаа олон шийдвэрүүд гарна. Гэхдээ 2025 оны төгсгөлөхэд үндэсний баялагын сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож нүдний цэцгийн мэд хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол та бидний сүүлийн 3 жилийн хугацаанд хамтдаа тэмцсэн тэмцлийн бодит үр дүн бөгөөд баялагын ерөөл тогтолцооны хувьд эхлэл цэг юм. Тийм ч учраас бид баялагын сангаа хамтдаа хамгаалах учиртай. Хамтарсан засгийн газар ордны өрөөнд шигтэн суухгүйгээр олон нийтийн дунд их бүтээн байгуулалтын төв зэгт та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно. Монгол улсын хурдтай хөгжлийн төлөө эд эс бүхэн нэгдэж уураг тарих бүхэн улаастал ажиллах болтугай. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.